За сайн уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За марл маань тухтаа суугаарай. Чихвчээ зүгээд микрофоноо өөртөө ойртуулад яг л гэрийнхэн буудэнд байгаа юм шиг сууж болно шүү марлаа. За өөр тухтаагаараа зүйчээрэй. За манай марл маань медалаа бас зүүж болно шүү, зүүчж болно. За тавьчих болно. За тэгээд манай студид гайхалтай мундаг охин маань орж ирсэн байна. Өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад, үзэгчтэй өөрийгөө танилцуулаад гурлаа ярианда орё марлаа. Би болохоор Монголын оюухан академийн Багнуур салбар Scooty Mind клубийн ой тогтоолтын тамирчин их мастер цалтай марл байна. Марл маань одоо хэддүгээр анги вэ? Одоо би 11-р анги. 11-р анги. Хэддээгээсээ хойш анх яг энэ спортод оюуханы академид ороод сонирхож эхэлсэн бэ. Ер нь бага насныхаа талаар хэдүүлээ бас ярилцъя тий. Хизээнээс бас тодорч гарч ирэв. Тийм. Би одоо хичээлд 2 жил 3 сар болж байна. Тэгээд 14 дэх өсөөр нь хичээлсэн. Тийм. Их мастер маань яг цолыг бол хизээ хэдэн настай тавсан бэ? Саяны дэлхийн ороод. Саяны дэлхийн орсон. Их мастер цол маань болохоор жилдээ 5 хүнд олгодог. Тэгээ Монгол улсад болохоор нийт 12 тамирчин цолны болцлыг хангасан байдаг. Тэгээ ер нь багш нар маань хэлэхдээ их мастеруудыг ер нь хөндлөх хэрэгтэй гэж хэлдэг. Ямар мундаг юм бэ. За 14 гэдэг чинь бас ч гэж хоошоогоо хэлсэн байна тий. 2хан жилийн дотор ийм том амжилтанд хүрнэ гэдэг бол гайхалтай. Ер нь багтаа сонирхол юу байв? Яагаад бас энэ оюуханы спорт руу орж исэн 14 настандаа тий? Тийм би багтаа бол ер нь ямар бол өсчдөг яг тийм нэг төвлөрсөн тийм байдгүй. Тэгэл эхлүүлэл хайцдаг тийм гоцсон бол байдгүйсэн. Тэр нь бол ой тогтоолтын спортоор жоохон сүүлд хичээлсэн дээр нь бол жоохон харамсдаг. Гэтэ ер нь бол яг цагаа зөв болоод яг зөв цагтаа эхэлсэн юм уу даа гэж бас боддог. Одоо ингээд ой тогтоолтыг хожуу эхэлсэн ч гэсэн ер нь бэлтгэл айгуу чухал байдаг. Хэрэг цаг хугацааг зарцуулдаг бол ер нь бэлтгэл дээр. Тийм бэлтгэл айгуу чухал. Бидэд болохоор тэмцээн төхөөд ирэхээр илүү эрчимтэй бэлтгэлд орно. Тэрнээс 7 хоногт 3 удаа тогтмол 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Тэмцээн эхлээд ирвэл ер нь хичээлээсээ төржүүлээ аваад ер нь эрчимтэй бэлтгэл хийж эхэлдэг. Ухааны спорт одоо Монголын оюун ухааны академи тий. Тэнд бол бас нэг юм олон төрлөө яваад идэм байлээ л дээ. Тийм би судалж үзсэн. Тэгээд хүзэр цээжлэгч гэдэг юм уу? Эсвэл одоо бас нэг юм би хүүхдээ явуулах гэж сонирхож ирсэн юм аа. Тэгсэн чинь юм олон төрөл байгаадсан. Манай марлын хувьд анх ямар төрөл рүү н орж исэн бэ? Ер нь яагаад орох болсон тий? Сонирхолтой санагдсан юм уу? Найзууд нь орсон юм уу? Эсвэл гэрийнхэн тий санал болгосон юм уу? Тийм анх бол би яасан юм нэг гивэ яадсан байсан хгүй нэг ой тогтоолтын богино хугацааны сургалтанд би бол одоо гивэ гэхээр нэг тийм заа хотлоо да юу шалгарах уу гэж боддог мөртлөө тэр үедээ бүр яаж тийм залхуурчгүй зүгээр өнгөрөөчгүйхэн шиг тэгэж яаж оролцсон гэж бүр гайхдаг. Тэгээд тэрэндээ шалгараад тэгээд сургалтанд богино хэмжээний сургалтандаа хамрагдаад тэгээд ой тогтоолтын тамирчны ангид ороод клубд орсон. Би ер нь бол клубдээ ой тогтоолтын тамирчны ангид орох хүртэл ер нь бол хийгснийг хийгээл ер нь урсгалаараа жоохон нэг тэгж явдаг байсан. Тэгээ яг клубтээ ороод тийм мундаг надаас удаа хичээлж байгаа тамирчтай нэг ингээд орчих шүү дээ. Тэгэхээр бас ер нь жоохон хичээх хэрэгтэй. Тэгээд яг хөзрийг ер нь түрүүн хэлсэн урдны хөзрийг ер нь бол нэг багц буюу 52 ширхэг хөзрийг хамгийн багадаа ер нь 5 минутанд анх цээжилж эхэлтий. Тэгэхэд ер нь бол 5 минут гэдэг бол анхандаа бол аюу хэцүү. Би бол 5 минутанд 52-өө хийж чадахгүй байхад яг бүр надтай нэг сургалтнаас нэг төвшнгөөс нэг өдөр эхэлсэн хүүхэд маань 4 минут дээр цээжлээд эхэлтий. Тэнгүүд нь миний бүр шар хөдлөөл. Тэгэл яаж багш маань яг хамгийн түрүүлж 3 минутаас доош оруулсан хүүхдэд маань тийм үнэтэй нэг тийм чанартай үзэр байдаг байхгүй. Тэрнээс 2 ширхгийг бэлгэлтнэ гэдгийгсэн. Тэр нь хөзрөндөө ч биш ер нь тэгэл шар хөдлөөл аюу сайн хичээгээ тэгээд 3 минутаас түрүүлж ороод хөзөр авчихсан. Ямар чи ямар монд юм. Гэтэ тэр бас анхны эхэлдэг те академи руугаа ордог тэр момент нэг сонирхолтой юм тийм giveaway буюу одоо нөгөө бэлэг зарладаг штэ те тэрүүгээр ороод тэгээд шагналыг нь авч исэн юм байна штэ төрүүлээд те тэгээд академи руугаа орж исэн гэж ойлгож байна те. Зүг. Тэр үеэс одоо ингээд бодохны ингээд сая одоо ингээд нэлийн шар хөдлөлөө гэд ирж штэ тий. Тэгээ ер нь шар хөдлөөхтэй дайчин чанар бас өөрт байна. Тэгээ гал нь бас энэ хугацаанд чинь бас мэдээж хэрэг шантрах үе гарсан байлгүй. Тэр үеийг ер нь яаж даван тулав бас яг нууцш бол хэлээч. Ер нь бол бүхэл спортод сэтгэл зүгөө удирдах гэдэг нь айгүй чухал ах. Сэтгэл зүйн ер нь манай спортын хамгийн гол үндэс юм болов уу гэж боддог. Шантарсан үеүүд дээр ер нь бол
болцдог ч юм уу гэж юу нь бол бодож исэн үе байгаа. Гэхдээ юмд ялж ялагдах гэж үе байгаа. Унсан ч босон ч ер нь ялсан ч ялагдсан ч яг утга учиртай л гэж би боддог. Тэгээд яг тэр унсан уналт маань надад айгүй том сурамж өгөөд би дараагийн тэмцээндээ хөдлөх нэг тийм чухал ташуур болт юм уу гэж боддог. Гайхалтай. 34 дахь удаагийн тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг 15 орны эсрэг 15 орны хамт хүчээ оюуны спортоор шалгаад тэгээд нэгдүгээр арна дэлхийн аваргын алтан цомыг 7 дахь удаага авсан байна. Тэгээд энэ тэмцээнийхэн талаар яриул те. Хэднээс хэдний орн та нар маань явав, ер нь тэнд юу болоод өрнөв, сонио хачин юу болов. За бидэд болохоор 9-нд яваад 19 сар 9-нд аваад 19 сар 17-нд ирсэн. Тэмцээн болохоор яг 3 өдөр зохион байгуулагддаг. Тэгээд түүхэндээ ер нь анх удаа энэ жил дижиталаар зохион байгуулагдсан. Тэрнээс өмнөх он жилүүдэд цаасан дээр хэвлэгдсэн материалыг зээжлээд цаасан дээр буцаагаа сандаг байсан. Тэгэхээр бидэд дижиталаар зохион байгуулагдана гэдгийг мэдчихсэн учраас өөрсдийн зохион байгуулсан хөгжүүлсэн програм дээр улсын аварга зохион байгуулсан. Тэгэхээр тэр маань биднэрт арай тийм хүнд хэцүү буюу тийм уламжлалтаас зөрүүтэй бол байгаагүй. Бидэд арай бэлтгэгдсэн байсан л гэсэн. Тэгээд би саяных болохоор миний 2 дахь удаагийн дэлхийн аварга шалралт тэмцээн байсан. Тэгээд ер нь багш нар маань хэлж илээ сүүлийн он жилүүдэд зохион байгуулагдаагүй хамгийн өндөр түвшний зохион байгуулалттай чанартай тэмцээн болж байна гэж ер нь хэлсэн. Жил болгон болдог. Энэ удаад энэ жилийн үед бол Вьетнам улсад болсон байсан тийм. Тэгээд энэ нөгөө багийн төрлийнхөө оноог нь харсан чинь маш гайхаад байна л да. Би тасарсан үзүүлэлттэй. Монгол улс маань 20,206 оноог, за 2 дугаар хайранд бол Австрали улс 12,570 оноотой, за 3 дугаар хайранд бүх найрамдах хятад ард улс 10,000 оноотой, 10,186 оноотойгоор хятад улс 3 дугаар хайранд орсон байна л да. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол багийн төрлөлт бүр гайхалтай 7 удаагийн аварга баг болсон юм биш үү тийм. Хоёрт орсон баг Австралийн тамирчид маань ер нь бол бас Австрали дахь байдаг Монгол тамирчид байгаа. Австралийн нэрийн өмнөөс оролцсон. Бас уу? Тий. Вау. Нэр юм уу? Тий. Тэгэхэд энэ 15 орн гээд Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Индийг, Орос, Вьетнам зэрэг 15 орнууд байгаа юм тий. Монголчууд ер нь би марлаасаа зүгээр ингээ асууч л да. Монголчууд яагаад ийм оюун ухааны хувьд тий ийм илт давуу байгаад идэх юм болоо. Танаа багш нарч гэдэг юм уу те яг энэ спортоор хичээлж байгаа хүмүүсийн хувьд ер нь юу гэж хэлдэм бол? Миний хувьд бас бодохдоо ер нь арга техник маань айгүй сайн байна гэж боддог. Тэр нь бол тууштай бас хичээл зүтгэл бэлтгэлийн маань цаг тийм ер нь тамирчдын сэтгэл зүй тийм дотоод хүчин л айгүй сайн л байна гэж боддог. Яг энэ оюун ухааны академид орохоос өмнөх марал тэгээд одоо 2 жил хичээлсний дараах марал хоёрын өөр байдал юун дээр илүү анзаарагдаж байна. Яг ингээд маш юмыг хурдан тогтоочж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бас эргээд хичээлтэн ч гэдэг юм уу те альва зүйлд ийм эерэг өөрчлөлтүүд авчирч байсан жишээнүүдээс бас дурдвал марал юуг онцлох болоо. Тийм анх бол ер нь үдийн хэмжээнд төрнө гэж болно бодож байгаагүй. Ер нь хичээл маань нэмэртэй болов уу гэж бодож байсан. Тэгээ яг хичээлээс гадна ер нь ямар ч мэдээллийг богино хугацаанд цээжилж чаддгаар ер нь бол хамгийн том давуу тал. Тэгээ бид нар хамгийн гол нь бид нөө бэлтгэл хийхдээ айгу удаан цагаар суудаг. Тэгэхээр бидэд айгу тууштай байдал, анхаарал төвлөрөх чадвар, хатуужил зэрэг энэ хамгийн эзэмших ёстой ур чадваруудыг эзэмшиж чаддгаар ер нь хамгийн том үр дүн юм болов уу гэж боддог. Тэгээд ер нь хичээл номн дээр тийм одоо жишээ нь англи хэлний өгнүүдийг бидэд бас айгу бусдаас амархан зээжлэх аргатай. Тэр аргаараа зээжил чинь тэгээл хичээл номн дээр манаас аягүй үр дүнтэй. Сая манай марлын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоо ганцаарчилсан төрөлд орсон байгаа тий. Орсон уу? Тийм ер нь бол бүгд ганцаарчилсан. Энэ өөрөө багаараа гэдэг. Сүүлийнх бол яг багаараа нэгтгэсэн юм байгаа тий. Тэгэхээр ямар төрөлд нь орсон бэ? Нийт 10 төрөлтэй 10 төрөлөөр бүгд оролцсон. Бүгднийг оролцоо тэрнийхээ нийлбэр дүнгээр шалгардаг байхгүй юу? Зөв. Тэгэхээр бүх л сонгохгүй байх нь шүү дээ. Тийм бүх төрөлтөө орууланд нь оролцсон. Ер нь хамгийн хэцүү төрөл нь ямар байв? Хамгийн чиний сайн одоо үзүүлэлт гаргасан төрөл нь аль байсан бэ? За би ер нь л яг тийм сандрахгүйгээр хийх юм бол юмнуудаа тултлан хийхээрсэн тийм яг ер нь бол хийдгээл хийсэн. Гэтэ ер нь бол дөнгөж эхэлж яхад бол эхний хэдэн төрөл дээр бол жоохон сандраад яг хийдгүүгээ бол хийгээгүй. Тэгээд хамгийн сүүлийн төрөл 10 дахь төрөл маань болохоор хурдны үзүр буюу хурд хүзэр цээжлэг маань байгаа. Энэ маань болохоор цолны болцол хангах хамгийн сүүлийн төрөл байгаа. Би ингээд өмнөх
төрлүүдээр цолныхаа болцлыг хангацсан. Яг хөзрөөл ингээд 40 секундээс доош цээжлэх юм бол ингээд цолны болцлыг хангахаараа. Тэгээд анхны жилдээ би оролцохдоо болохоор олон улсын мастер цолны болцлыг хангасан. Тэр үед болохоор хөзөр маань 2 оролцоогтой цээжлэнэ. Би эхний оролцоогоо 40-с доош цээжлэх хэвээр 41 секундэд цээжлээд тэгээд одоо санаач яахтай гэж бодогдод угаасаа санагдчихгүй тэгээд эхний орлого ингээ фейлсэн. Тэгээ хоёр дахь орлогоо болохоор би бүр тэр чинь ингээл тэрийг л алдчих юм бол би ч одоо ингээ бүх хамаг юм хангачаал энэ чи бүр тийм бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг өөрлөөл ирсэн баг чинь тэрийг алдчих юм бол хайр ингэж ер нь бодож ийсэн. Гэтэ ер нь тийм дарамт өөртөө өгөхгүй хичээгээд өдрө 34 секундэд зээжилж ийсэн. Тэр ер нь бол энэ 10 дахь төрөл дээр сэтгэл зүй маань хамгийн их тэгэн доонтой ер нь тийм хамгийн их сандрагдаг тийм төрөл. Цолны болцлыг хангадаг төрөл нь ахна шүү дээ, тийм. Үзэгчд маань бас зарим нь мэдэхгүй иж магадгүй. Жишээ нь би бас мэдэхгүй байгаа даа л да. Хүзэр цээжлэгийг бол бид ингээл хараад ийм юм байд юм байна гэхээр нөгөө 9 төрөл нь ер нь ямар одоо даал төрлүүд байдаг юм болоо. Орлогод тийм үү? Үгүй. Нөгөө тоо цээжлэн. За. Тийм, тэгээд зураг цээжлэн. За. Тэгээд хүний нэр царайг нэрнүүднээ цээжлэн. Тэгээд ер нь хоёртын тоолгээ техникээс бүрдсэн цифруудыг бас цээжлэнэ. Ер нь тоо хүний нэр царай зурагаас бүрдсэн төрлүүд байгаа. Тэгээ хүзэр бас байгаа даа. Тийм тэгээ бас хийсвэр зураг гэдэг нэг юу нь ойлгохдохгүй бас нэг тийм төрөл. Юу нь ойлгохдохгүй. Бүр хамгийн дургуй төрөл гэж байна уу? Байхгүй шүү дээ. Бүгдийн нэг төрөл байгаа. Spoken number яг дургуйч биш л дээ. Би өөрөө жоохон юм уу. Ингээд тэгээс 9-ийн хооронд ингээд англиар ингээд 1 2 гэдэг ингээд шууд сонсон. Тэгээ бид нар ингээд шууд сонсож явахдаа цээжлээ тэрийг буцааж бичнэ. Тэг ингээд энэ тэнд оруулаад тэгээ 200 цифр 300 цифр гээд. Тэгээ би бол тэрэндээ бол 100 муу хийгээлсэн. Өвсгөл дээрээ тэгээл очсон чинь 25 хийгээл хэвээр хамаг оноод байгаа. Шалаар нэг болгоол тэгээл айгу хэцүү болж байгаа. Тэгээ дараагийн төрлөөр оноогоо нөхөхийг айгу хичээсэн. Өстой гайхалтай тийм. Тэг сая бол сонсож байгаа бол хүзрийг 34 секундэд тэгэхээр нөгөө 52 шиг хэлж мөн шүү дээ. Гайхалтай. Шууд ингээ хэлэхгүй голоод гайхалтай. Тэгэхээр энэ дээр бол нэлээд бас арга техникийн юм явдаг баха. Олон одоо сар жилийн бэлтгэл бас яригддаг баха л да тийм. Хүзэр маань тэгэж баг секундэд цээжлэнэ гэдэг бол айгүй удаан бэлтгэл. Тийм тууштай бэлтгэл айгүй хэрэгтэй. Бараг л 2 хүзрийг л 1 секундэд цээжлээд байгаатай л бараг ойролцоол болчиход шүү дээ тийм. 2 хүзрийг гэсэн үг шүү дээ. Одоо 52 хүзрийг 30 гаруй секундэд цээжилж байна гэхээр чинь ерөөсөө 1 секунд 1 хүзрэн дээр 1 секунд болохгүй байна л гэсэн үг шүү дээ тийм. За ер нь одоо ингээд хүүхдүүдэд тийм манай марлын хувьд ингээд нэг жижигхэн тип тий одоо юм зөвлөмж хуваалцвал ямар одоо ингээд гадаад үг сурах гал ямар нэг юм цээжлэх гээл одоо арга бардаг хүстэй толгоогоо майждаг гэдэг тохиолдол их байдаг шүү дээ. Тэгэхээр бас өөрийнхөө нэг юм туршлагаас за ингэчүүл их зүгээр байдгийг шүү гэдэг юм зөвлөмж байвал өгөөч. За гадаад үгэн дээр гэвэл англи үгнүүдийг цээжлэхдээ нөгөө нэг дуудлага төстэй үгээр нь бидний цээжлэх юм хамгийн үр дүнтэй арга байдаг. Одоо жишээ нь Apple гэхэд аппликейшн эдэр гэдгийг бодож төсөөлж жагаад тэгвэл аль нь чинь аппликейшнтэй ингэж явал ингээд нэг тийм хооронд төсөөлөл үүснэ. Ер нь манай спорт аягүй их төсөөлдөг, тийм төсөөл аягүй их үүсгдэг л дээ. Тэгэл нэг алим явж байгаа нэг аппликейшнээр оролдоод эдэргээд тэгээд цээжлэх нь дуудлага төстэй үгээр нь утгатай нь холбоод ингээд төсөөлөл үүсгээд цээжлэхэд англи үгийг аягүй амархан цээжлэх болно. Одоо жишээ нь Dragon гээл тэнгуут дар гэдэг ч юм уу тийм дарах марах гэдэг дараагүй явъя гэж тийм тиймэрхүү одоо монгол үгнүүдтэй ингэж зүүрэлж тийм дуудлагыг адилтгаж бас цээжлэх нь байна шүү дээ тийм бид нөгөө төрний хэлсэн нэр зэс царин дээр гадаад хүмүүсийн нэрийг аягүй их тэгэж дуудлага төстэй үгээр нь монголчилж ингэж төсөөлдөг. Одоо үгэн дээр яг ингэдэг юм байгаа. Тэр одоо юу яхад одоо картн дээр бол их сонирн байна. За тэнгууд надаас хамгийн сонирн байгаа нь царай байна. Одоо тэр царайг шууд харангуутаа энэ царайтай хүн ер нь Монгол руу яаж зүлчилж байгаа ч юм уу тиймэрхүү төсөөлөл их сонирн байна л да. Би болохоор нөгөө англи дээр цээжилдэг. Тэгэхээр одоо жишээ нь Ashley за одоо Nicholas гэдэг байлаа хэд одоо нэг ааштай хүн тэгэл нэг холоос олоод ирлээ. Тэр хүн ийм одоо тань дээр хэлэхэд тийм шилтэй байлаа гэж юмгээд тийм яг царайных нэг онцгой нэг юм олоод тэгээд хоёр нэрээ ингээд утгачлаад ингээд төсөөлдөг. Тийм биш те. Шууд төсөөлөл юм шүү тийм. Ashley Nicholas гэхээр шууд ааштай хүн
никнеймийн холоос ингээд буруу дуудлаа тэгээд тийм биш үү Николас гэхэр никнейм болгоод тий тэгээд ч юм уу тэгэнгүүтээ нэг нүднэлтэй хол нүднэлтэй ингээд уурлаа муу тэр дүр зураглалыг нь яг толгой дотроо ингэж ургуулж төсөөлж бодох юм байна л да тий энэ одоо би нэг асууж нөгөө нэг одоо хажууд чинь байгаа нөгөө нэг медалууд байгаа даа л та тэг бүгд бас медалаа хоёулаа танилцуулъя тий за энэ болохоор нөгөө 10 төрлийнхэн маань би 6 медаль хүртсэн жаахан дээшээ ингээд за яг нана за одоо энэ болохоор хүрэл медаль байна жуниор ямар төрөл гэдэг юм жуниор тэр хүрэл медаль жуниор бронз гэвчихсэн байна төрлийн бичиг баг шүү за өсвөрийн тий энэ нөгөө нэг өсвөрийн 3-т орсон маань юм байна за энэ болохоор хурдны тоо гэж байна speed numbers буюу мөнгөн медаль энэ болохоор нөгөө төрүүлсэн тгээс ус гэдэг тоонууд ингээд нэг мөрөндөө 40 цифр орсон хамгийн рекорд яадаг би болохоор нэг 466 цифр цээжилсэн 5 минут за энэ болохоор нөгөө төрөний нэр зэсцээрээ би 15 минутанд 144 хүний нэр зэсцээрээ цээжилсэн за энэ маань болохоор 1 цагийн турш хөзөр цээжилдэг төрөл байна энэ дээр бол 2 дугаар ярианд ороод би 1 цагийн турш 27 багц хөзөр цээжилсэн юу болоод байна 1 цаг ингээд 27 багцыг цээжилнэ эхний одоо ингээд багцаа цээжилж явж байхад дараахан багцууд за ер нь юмудаа тосч тэгээ дараа нэрээ за энэ нь болохоор random numbers буюу 1 цагийн турш төрөний speed number-ыг 1 цагийн турш цээжилдэг тоонуудыг тэгээ энэ дээр болохоор би бас нэг 2300 авсан баг вау цифр 2300 цифр медалууд бол дуусахгүй нэ за үргэлж энэ болохоор төрөний speed card байна би энийг болохоор энэ жил 25 секундэд цээжлээд хүрэл медаль авсан тэгээд дараагийнх нь болохоор random words гээд нэг баганд тийм ямар нэг утгатай монгол үгнүүдийг ингээд цээжилнэ. Энэ болохоор 15 минутын турш би 220 хэдэн үг цээжилсэн. Нийт одоо хэдэн медаль байдаг өөрөө? 7 медаль. За тэгээд 15 орны 169 тамирчид тийм 3 өдрийн турш харааны болон сонсголын тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн. За тэгээд марл маань бол гайхалтай амжилтыг үзүүлж бол 7 медалийг бүр үнэхээр шүү тий. Дэлхийн аврах шүү дээ. Дэлхийн аврах шүү дээ. Дэлхийн аврах хажууд юу хийж байна бэ? Одоо нэг ганц үг чижилч гээл англи хэлтэй гэж байгаа. Нэг үгтэйгээл ноцтоод байна да гэж байна. Нэг үгтэйгээл яасан их ноцолт юм яа. За тэгээд ер нь марлыг маань ингээд ирсэн найзууд нь тий сургуулийн хамт олно, гэр бүлийнх нь бүр үнэхээр халуун дотноор өгтөж авсан байхдаа сэтгэл нь ер нь хэр байсан бэ Монголд ирэхэд? Айгу өндөр өсөө манай сургуулийн маань надад бас шагнал өгөөд. За. Би нөгөө багнуур дүүргээс төлөөлж орсон болохоор манай дүүргийн засаг дарга маань биднийг бас хүлээж аваад тийм бидрийг урамшуулсан. Тэгээд ер нь гэр бүлийнхэн маань ч тэр айгүй их урамшуулдаг. Өмнө жил бас яг нэг би ч надад ингээл зөвхөн тий багнуурынхан чинь ангийн авраг, дүүргийн авраг, сургуулийн авраг гэсэн нэг тийм л аврагуудтай байсан чинь дэлхийн авраг гэдэг том юмд явахсан чинь надад айгүй шагнаа тэгээ бас утас өгчихсэн манай гэрийг. Яа хөөх юм би манад бас ингээ гүгээд ирвэл би ерөөсөө зүгээр 2 утас авч байгаа. Зүгээр энийг хаях бол дахиад нэг аваад идэх гэсэн тий. Тэгэд энэ дэлхийн хүн болно гэдэг чинь бол асар их одоо төвчээр сургуулалт тийм практис бол хэрэгтэй. Тэгээд ер нь энэ хичээлийнхээ хажуугаар дасгал сургуултыг хэрхэн яаж зохицуулдгийг тий нэлээд ачаалттай дасгал сургуултыг бол хийдэг байж таарна штэ. Тийм дэлхийн аврагт бэлтгэхийн тулд би бол хичээлээс 2 сарын чөлөө авсан. Бүр яг чөлөө авч явдаг байна. Тийм би болохоор нөгөө хотод сурдаг болсон болохоор багнуурлага явж бэлтгэлээ хийн тулд чөлөөг авсан. Тэгээ бид нөгөө дэлхийн аврагт явахынхаа өмнө 14 хоног Шгшээ багийн тамирчид маань тусгай кампт байрлаад өдрийн 9-10 цагийн бүр бэлтгэл хийдэг. Тэгээ бүр утсаа авраалгаа тэгээл ер нь хорвоо аршлангаас тасраал зөвхөн бэлтгэл. Зөв. Тэгвэл ер нь бид нар чинь нэлээ сахилга баттай бүр ер нь нэлээ сайн бэлтгэл хийдэг юм шүү дээ. Спортынхан бас байрлаж бэлтгэл хийдэг шиг л ахна. Яг энэ медалаа авч яхад ер нь ямар мэдрэмж төрж байсан бэ? Өчигдөр бас манай дээр нөө гар барилдааны Азийн авраг бас залуу маань орж исэн тийм тэгээд маш их огшж исэн тухайгаа ярьж исэн. Тэгэл энэ одоо 2026 онд бол гайхалтай амжилтуудыг гаргасан манай тамирчид оролцож байгаад үнэхээр бас сэтгэл хөдлөж байна. Тэгээд манай марлын хувьд бол медаль авч явахдаа ямар мэдрэмжтэй байв та?
Мэдээж юу өөрөөрөө бахарсан. Би ер нь анх удаага ингэж их олон медалийг нэг тэмцээнээс нэг тор авч үзсэн. Улсын аргадаач би ер нь тэгж сайн амжилтад оролцож амж чадаагүй байсан. Тэгээд би яг өөрийгөө тийм манифест хийсэн болоо да гэж боддог. Би яг их мастер цолныхон болцлыг хангаал 5 медаль эзэн болно гэхэд би яг тэгээд арай давуулан биелүүлж чадсан гэдэг одоо баярлалаа. Тэгээ өөрөөхий дэвтэр дээр ингээд би айгүй сэтгэлээ бичих хэрэгтэй гэдэг. Яг тэг камптер ингээд барилж чараа айгүй тийм сэтгэл санаа дигэн догон болдог. Тэгэхэд ингээд за одоо чи зорилгоо сан би өөртөө айгүй урмын өгнөд хэлдэг байсан. Тэгээл тэрийг хэлээл. Тэгэл эцсийн үд чадсанаа мэдээл үнэхээр их өөрөөр л харахсан да. Аха. Сая ярьж ин л да тийм ингээл сэтгэл санаа дигэн догон болно гэл аргагүй маш одоо ийм жоохон насан дээрээ ингээд их мастер цолыг аваад дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргана гэдэг бол үнэхээр сэтгэл хөдлөн мөч байдаг бах. Тэгээд яг энэ шантарч явах үедээ сэтгэл санаа ийм тухгүй байх үедээ ер нь яаж давж гардаг байсан тэр бас арга барилаасаа тэр сэтгэл зүйн байдлаасаа бас үзэгчдээсээ хуваалцаач магадгүй өнөөдөр жоохон шантарсан яваахын нэгэн байвал манай Марлын бас үгийг сонсоод сэргээд ирэх юм билүү тийм ээ. Миний сэтгэл санаа тавгүй болдог нь болохоор яг өөрийгөө нөгөө бусад тамирчтай харьцуулаад эхлэхээр л яг болчдөг байсан. Яг тэгэл тэрний үзүүлэлт миний үзүүлэлтийн хооронд нь харьцуулангууд миний үзүүлэлтүүд бүр улам муудаал. Тэгэхэнгүүт би ер нь өөрийгөө өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөртөөгөө л харьцуул өнөөдрийн бусдтай гэж би айгүй өөртөө хэлдэг байсан. Тэгээд түүхийн нэг хэсэг нь би байхлнаа л гэж айгүй бусадтай өөрийгөө харьцуулахгүйгээр өнгөрсөн өөрийгөө л харьцуулах нь шүү дээ тий. Медалийн тавцан дээр шагналаа аваад тэр зогсож байх үед хамгийн тэр нөгөө гоё мэдрэмжээсээ бас хуваалцвал тий. Хэнийг хамгийн ихэнд бодов, юуг бас их тэр гоё үгийг чамд хэлв. Хин гоё үгийг хэлв тийм ээ. За би ер нь ингээд дандаа хүрэл мөнгө медалууд төрсэн. Манай дэлхийн аварга болсон Наранзул найз манай дэлхийн аварга манай салбарын тамирчин манай бас хамгийн сайн найз. Тэгээ хажууд маань Наранзул байгаад би бас аягүй их талархдаг. Бид хоёр ер нь тийм яг цацуу. Тэгээ ер нь актенд орж ирэл найзлсан. Тэгээд ер нь жоохон муудалцсан уу. Тэгээд мэдээж тэгээд буцаал тэгээд нэг үтгэд ивдэрсэн байдаг. Тэгээд Наранзул маань миний амжилтууд ер нь хамгийн том бас хажууд нь байдаг төшөг тулгуур. Тэгээд бид хоёр чинь тэгэл болохгүй байгаа юмнуудаа хоорондоо ярилцсан. Тэр төрөл маань ингээд энэ надаас арай туршлагатай болохоор би арай зөвлөгөөнүүд авна. Тэгээд юу яг сэтгэл санаа дэгэн даган болсон үед хоёр би нэгээ тэгэл аргадаар тайвшруулах үнэд хийдээл. Наранзултай ясаа аягүй талархдаг. Хөөх юм тийм ээ. Хамтдаа тэмцээнд оролцоод тийм хоёр чинь тэгээд хамт бараг 2 сарын турш би нэг ингээл өдөр алга харцсан юм нь л. Одоо 2026 оны 1-р сар тэгэл хүн болгон 2025 он өөдөж явууллаа. Манай Марлын хувьд бол 2025 онд бол гайхалтай том амжилтыг бүтээж дэлхийд дахинд Монгол улсынхаа нэрийг баг хамт олонтойгоо багш нартайгаас цуурайтуулсан байна. 2026 онд ер нь юу хийхээр төлөвлөж байгаа вэ? За би болохоор одоо төгсгэн голчноос одоо надын дээр нэг цол үлдсэн байгаа. Олон улсын их мастер гээд. За тэгэхээр олон улсын их мастераас дээшээгээ байхгүй байх нь за. Тэгээд энэ цолоо энэ жилдээ яг одоо миний надад өсвөр насны ангилд байх сүүлийн 1 жил тэгтээ яг насан туршидаа ингэж ор болно л доо. Тэгээд өсвөрдөө сүүлийн ганц үлдсэн цолоо аваад тэгээд одоо дэлхийн аваргаас алтан медальтай болох. Ямар гоё. Энэ болно л доо боломжтой. Манай Марл яг болно шүү. Яг чадна шүү. Тэгээд хэдүүлээ бас яг студид уулзна гэж би бол итгэж байна. Би нэг юм асууч. Одоо 14-өөс эхэлээд 2 жилийн турш бэлтгэл хийгээд тэгээ ер нь бол орсон. Тэгээд энэ хугацаанд болохоор одоо жишээ нь би зүгээр асуух гэдэг асуулт нь болохоор чи ойр хавьяасаа нэлээд анзаарж байгаа бол одоо хэдэн насныхнаас эхлээд амжилтанд хүрсэн хүмүүс ер нь байдаг. Одоо жишээ нь юу гэдэм би бол ингээд нэг 20 эдтэй байлаа л та. Тэнгүүд одоо нэг 2 жил яваад ч юм уу боломжтой болооч гэдэг юм уу те. За яг би нэг тийм том чам шиг гоё мундаг том дэлхий ярихгүй зүгээр ер нь бол нэлээд сайн сайжрах боломжтой юу те. Одоо байгаа төвшнөөсөө тийм боломжтой. Гэтээ ер нь ингээ хараад хад нөгөө жуниор буюу өсвөр насны ангилдаа хүүхдүүд нь илүү их амжилт үзүүлдэг. Насан турш хүмүүс маань яг ингээд тууштай бэлтгэл яг тийм цаг гаргаж амждаггүй юм байна гэж би ер нь ойлгодог. Тэгэхээр яг одоо манай мундаг өсвөртэйсэн тамирчид маань насан туршид болонгууд тэмцээнд бага оролцсон бэлтгэлээ бага хийн гээд ер нь айгүй цаг л айгүй насан туршид чарддаг юм даа л гэж ойлгосон. Зөв. Тэрнээс цаг байхад бол ер нь боломжтой юм байна те. Авьяас бас их чухал баха тий. Гайгүй юу? Айгүй чарч байгаа вэ? Би бас өөрийгөө тэгж аваасаа аяас мэддэг гэж юу боддгоо мөө. Тэгээд
яг хичээл зүтгэл сайтай яг заасан нэгдийг маш сайн сураал. Тэгж арга техникийг сайн сурсан байхад энэ спортоор амжилттай хангалттай үзүүлнэ л гэж боддог. Манай Марлын хамгийн дуртай хичээл нь юу вэ? Би ер нь бүх хичээлдэл дуртай. Тэгээд бүх дээрэндээ сайн гэдэг. сайн жоох дуртай гэв дуртай. Тэгвэл том болоод сургуулаа төгсөөд ер нь ямар мэрэгчлээ хүн болох бол яг энэ ой тогтоолтын ухаантай илүү холбоотой ах болов эсвэл одоо та бүгдийн хувьд чинь нөгөө мэрэгчл сонголт гэдэг том зүйл тий хаяанд ирлээ гэдэг шиг ер нь том болоод ямар мэрэгчлээ болох бол харин 100% бол сонгоогүй гэтээр нь бодсон мэрэгчлүүд бол байгаа. Хуулиар сурвал надад яг бас яг хууль цээжлэх гэдэг тал дээр яг тийм биш тий. Бас давуу тал болох юм байна гэж бодсон. Тэгээд нэг тийм нийгэм талдаа л хичээлүүд дээр мэрэгчлээ сонгоо явна л гэж боддог. Энд ч одоо олон улсын их мастер болцсон хүн хуульч хийвэл ямар гайхалтай хуульч болох болоо тий. Үнэхээр гайхалтай. Ер нь бол бидэнд бас богинохон хугацаа үлдсэн байгаад байгаа шин тий. Өөр ер нь манай Марлагийн хувьд бас хобби сонирхол юу байна тий? Ямар дуртай хийх дуртай зүйл байдаг уу? За би одоо л цогтолт спортол үнж хүндээ. Би 14 настай байхдаа хичээлж эхлэх өмнө сакс тоглодог байсан. Тэгэхдээ яг сакс яг миний спорт биш юм байна гэдгийг ер нь ой цогтолт спорт руу ороод ер нь бол мэдсэн. Яг буруу юмад яваад байна гэдгийг мэдээд тэр нь зөв юм олоод татгаад авчлаа даа л гэдэгт айгу баярлж байна. Тэгэлгүй яхав. Тэгээд энэ гайхалтай амжилтыг үзүүлэхэд мэдээж тусалж дэмжсэн маш олон хүмүүс багш нар нь байгаа тий гэрийнхэн нь байгаа. Тэгэхээр манай Марлын хувьд бас баярлсан талархснаа илэрхийлэх бас боломж байгаа шүү. За юун түрүүнд бол энэхүүдийн гайхалтай спортыг Монголд анх нээж үүсгэж хөгжүүлж одоо ингэж хөгжүүлж яваа автоматар захирал болон баасан дорж багш Синг Самдан багш хоёртой мөн биднээс өмнөх үе үеийн мундаг домог болсон тамирчид маань одоогийн бидний ашиглаж байгаа арга техникийг сайжруулж энэ спортын хөгжлийн гүүр болсонд нь би аягүй их талархдаг. Тэгээ мөн аав ээжтэй бас аягүй их талархаж явдаг. Ээж маань ер нь бол анх ингээ яваад энэ спортоор нэг яваал гэсэн чинь одоо ер нь болох юм шүү болж байгаа юм шүү л гэжсэн. Тэгээ би ер нь юу яа та явдал байд ингээл айгүй ер нь зурж исэн. Тэгээ ээж маань яг тэр үед болиулсан бол одоо яана хоёлаа гэж ер нь айгүй ярьдаг. Тэгээд яг тийм олон улсын тийм одоо дэлхийн аваргын том тайзан дээр яг ингээд өөрийнхөө Монгол улсын нэрийг тэгээ ер нь бас аавынхаа нэрийг дуудуулаад гарах айгүй гоё мэдрэмж өгд юм билээ. Яг амжилт бүрийн минь хажууд яг эцгийн минь нэр дуудагдаад тэгэд манай Марлын хувьд бас гоё хайртай гэд үдж байгаа ах гэж бодож ин тэгээд гоё хилээч те энэ бас завшаа мас олдох ч үгүй ч тийм ээ гоё. За аав ээжтэй болон намайг энэхүү спортод хөл тавихад тусалсан нарийн цацрал багштай хайртай найз Зулаада ер нь бүх энэ спортыг хичээлж байгаа миний найз таньдаг бүх хүмүүс ер нь бүх хүмүүст хайртай шүү. Баярлалаа. Хөөх юм би. За тэгээд нэвтрүүлгийнхаа бас төгсгөл тий энэ оюуны спортоор бас хичээлэх нь ямарын хүүхдүүд одоо яг үзээ сууж байгаа эцэг эхчүүд бас байгаа ах тий хүүхдүүдээ бас оюуны спортоор хичээллүүлэхийг хүсэж байгаа, сонирхож байгаа тэдгэр хүмүүст хандаад бас марл маань ямар үр өгөөжийг авсан тий нэг сайхан уриалаач л гэж эхлэх гээд байна л да. Тийм сая бас орж ирэхэд намайг үүдэнд нэгч маань яг энэ спортоор хүүхдээ явуулах сонирхолтой байгаа гэдээ ер нь хүүхдүүд ярьж байна. Хүүхдүүдээ ер нь бол явуулаад хэрэгтэй. Оюухнэгтэй хуруундаа гэж бас байдаг. Хуруундаа маань болохоор 12 нас хүртэл хичээлтэй. Тэрийг хуруугаараа ингээл тоо бод нүржүүлнэ хуваа хасан нэмнэ гэж сурчин. Тэр чинь ингээд мэдээж хичээл номонд нь аягүй их тустай. Тэгээд ер нь ой тогтоолтын спортоор хичээлээд үзсэн байхад хүүхдүүд бол хангалттай мэдээллийг богино хугацаанд хэлээд сурчин. Хичээл номонд нь аягүй тустай. Тэгээд ер нь хичээлээд үзэхэд бол тийм гимгүү. Тэгээд ер нь тууштай байдал л хамгийн том үр дүн үзүүлдэг. Тийм шүү тий. Ер нь альва зүйл дээр тууштай. Биднээс л эхэлж гисэн үсэ. 12 нас хүртэл тэр нөө гараараа тоо боддог. Манай нэвтрүүлэгт бас орж исэн. 3 нас уу? Тий. Арай л баг. Арай болчих тохоо. Тоогоо мэддэг байхад болчих واخ. Зөв. Тэгэхээр арай тэг тоотойгоо болох гэж байна. Тийм. Манай Маралд өөр гоё хэлэх, нэмэлтээр хэлэх зүйл байна уу? Магадгүй бас хөвгөлтөө тохиолдож исэн зүйлс ч гэдэг юм уу тий? Гараа ингэсэн тий. Хөгжилтэй хөдөлгөөл нөгөө нэг тамирчин болгон цэжлэх гэсэн арга барил гэдэг байхгүй юу? Бид нар төрүүлсэн дотроо ингээ бахан төсөөлөл боддог. Дэд төсөөлөл ингээ зарим хүмүүс бол зүйл ингээ төсөөлөл дотроо л ингээ бодно. Би болохоор ингээ амдаа бовтноод байдаг цэжлэхтэй тэр тэгсэн чи тэгээд гэж юм. Ер нь ингээ камптер нэг 14 хоног байгаад нэг ширээ нэг айгүй олуулаа суучна. Тэгэхээр чинь би жоохон ичин. Тэгээд ихэндээ айгүй хэцээ. Тэгээд яг уул нь бүгд ингэ чихвчтэй цэжлэн нөгөө дуу тусгаарлахууднээс тэгтэл нөгөө багш маань ингэ яг
заалны голд ингээд ганцаараа ном уншаад чихчгүй сууж байгаа юм. Яа нэ юу гэж бодголоо гэж айгүй боддог. Тэгээ түрүүн хэлсэн 1 цагийн турш цээжилдэг. Тэгээ 1 цагийн турш тэр тэгсэн амд автнаад байх юм. Айгүй хэцүү ингээд ам атцсан байчдаг зэрэг. Тэр айгүй хүчтэй надад. За окей тэгээ бидний ерөнхийдөө нөө ярилцах цаг өндөрлөлөө. Тэгээд маш илэн далангуу гайхалтай хөөрхөн яриаг өрнүүлсэн ой тогтоолтын их мастер Марл танд маш их баярлалаа. Тэгээд нийт одоо багийнхан мөн одоо баярлаж байна Монгол улсынхаа нэрийг. Тийм багаараа 7 дахь удаага ингээд дэлхийн аварга одоо баг болсонд бол үнэхээр гайхалтай амжилтчууд. Тэгээд багш нарт нь яг энэ спортыг авч явж байгаа үе үеийн тамирчидаа маш их баярлалаа. Тэгээд харин Марлдаа хэлэхэд дэлхийн аварга тийм болоод эргээд студидээ ирээрээ одоо олон улсын их мастер цалыг бас авна гэдэгт итгэлтэй байна. Бид нар эргээд студидээ олцголно. Олон улсын их мастертай уулзъя. За баярлалаа. Баярлалаа.